Да шилдэг эрхэм дуу шиг гэрээ ижив дууга бэлгэлж байхадан хүн ямраар бахархаж Монголын тэр ээж нар одоо их баярлаа. Маш их баярлсан тэр ээж нар бүгд уйлаа. Одоо над руу ингээ зөндөө олон ээжийн нар уйлж залгаа. Тэгээд жинийн гараад юм гүшгэлээ гэхдээ би харанхун хадахлгүй Монголын 21 аймагт самандын жавхлан шинги хубут төрж байх гэж. Баярлаа. Тэгээ одоо энэ удаагийн одоо миний бас ирсэн та Буряд зоныгаа зориад ингээд би анх удаа улаан өгдөд ирж байна. Надад маш их сонирн байна. Ингээд тэр их сайхан тал нутаг энэ их ой мод ингээд тэр замд ингээд зөндөө юм ингэж би бодлоо. Зөндөө юм одоо их бахархлаа. Сайхан хараад тэгээд миний ирсэн одоо анх удаа ирсэндээ би их баярлж байна. Тэгээд ирсэн зорилго маань тэр сайхан хамаг Монгол тоглолтоо дууга бас энэ сайхан дуучтайгаа хамаг Монголын дуучтайгаа нийлээд энэ Буряд зондоо Буряд сайхан ах дүүстэй дуулж өгье. Тэр эннийхээ учрыг олон сайхан ах дүү нартаа хэлж нүүрээ хараад бүлээ нүдэрээ нэг ширтээд ингээд хоорондоо ярих ийм зорилготой ирлээ. Утсаар телефон юмнууд их байна. Нүүрээ харах сэтгэлээ ингээд мэдрэхгүй болохоор ажил ирээсээ бас ингээд сэтгэлд хүрч өгөхгүй байна. Тэгээд Чингис арднаа юм маань одоо жавхлаан одоо бид нарыг одоо зориод ирээ. Бид нар ч гэсэн тэндээс та нарыгаа зориод очиё гэд. Ингээ хоёр талаасаа ингээд бид бүхэн бас ингээд уулзаад энэ зүйлээ хизээ зохион байгуулах уу? Хин хинтэй хамтрах уу? Энд бас хаан тоглох уу? Хідэн дууга яаж дуулах уу? Энд Буряд зоныгоо яавал гоё дуугаараа баярлуулах уу? Гэж бодож энд ирлээ те. Саудгийсэн нэрийди Хатун цусан суцсанд мен цагтан байха Хатингрийн чин үнэн байдгийг альтхан дуудгаа Хорлоор нэг Монгол гэж хасгэрмаар За сайн байцгаана ингээд Синхроделиг зэрэг дамжуулж за ингээд Буряд нутгийнхаа ахын дүүстэй амар мэндэ гэж залгаж байна. Би бол Өвөр Монголын дуучин Машуутын Баясгалан гэдэг хүн байна. Өвөр Монголын хөхөр хамтлаг гэж орог хамтлагийн дуучин хүн байна. За ингээд одоо би бас танай нутгийн дууг бас дуулж исэн, CD-ийн ганц хоёр дууг дуулж исэн. Тэгээд бас мэдэх хүмүүс нь юу Ирхэ яагаш гэдэг дуу дуулж исэн. Бид нар бол хөххээр Монгол нутгал гэсэн үг да. Тийм нэрлсэн ийм хамтлаг бид нар одоо 15 жил болж байна. За тэгээд энэ хамаг Монголын одоо энэ төсөл гэж ярьж байгаа. Энэ бол яг нэг Монгол тоорхтнуудын монголцуудын зүгээр дуу урлагийн юм наадам гэж би өөрөө ойлгож байна. Тэгээд яг жил болгон одоо энэ сайхан Монгол тоорхтны маань бүхий наадам, спортын наадам болдог. Тэрнтэй адилхан одоо монголцууд хүмүүс энэ хуралданд чуулж хамтдаа дуулж хөгжиж одоо бас нэг сайхан баяр наадмаа тэмдэглэж байна гэж ойлгож байна. Тэгээд бол жилээс цагаан сарын өмнөхөн талд одоо чимээ очиод ирээд бид нар чинь дуугаа сураад бичээд одоо тэгээд клип нь гарсан. Тэгээд одоо өнөөдөр одоо ингээд энэ сайхан тоглолт маань болж байна. Өчтөр ороос тоглолоо. Үнэхээр зэрэглүүд хүн ард түмэн Монголын ард түмэн бидний тоглолтыг маш гоё хүлээж авлаа. Үнэхээр бүгдээрээ хамтар дуулаад гоё болсон. Одоо өнөө сүүлчийн орооныхоо тоглолтод бэлдэж байна. Энэ маань бас гоё болно хаа гэдэгт итгэж байна. Бүр маш гоё болно гэдэгт итгэж.
Монголын урсгалтай галбарын чигээр хэлгэж байдаг бол эхэр молхож хөл дурж алхахад улимидмэн саяасан шалуу хадасгад цэцэгт хөндөй аюунч миний хороо энх мөнхийн цэнгэр энгэр минь чи сос эхэрндоо би хайртай хүн би Монгол хүн эхэрндоо хайртай хүн Алсын бараг ширтээ зэлгэр сайхан нутага Альч газрын монголчууд ялгаагүй да бүгдээр сахан халуун сэтгэлтэй. Бид нар одоо өвөр Монголдо тоглож ирсэн, Шинжаанд тоглож ирсэн, бид нар Японд очиж Монгол цуулдаа тоглож ирсэн. Тэгэхэд одоо Улаанбаатар тоглож байна. Альч газрын монголчууд адилхан бид нар чинь нэгнийхээ хэл үгийг ойлгодог учраас адилхан хүлээж авдаг маш гоё санагдчих. Мөнөө хамтраад сугнэм тоглолт таанад хийж байна. Тэгэхдээ та ямар сэтгэлтэй энэ наадамд орж байна? Одоо миний сэтгэл бол маш гоё байгаа шүү дээ. Ийм сайхан олон газар нутгийн за монголчууд маань хамтраад энд одоо сайхан тоглолт болж одоо ийм олон ард түмэн ийм олон хүмүүсүүдийг баясгаж байна гэдэг чинь биднэрд маш их сайхан учирныхан тэд нар бидний тоглолтыг бүр хүлээж аваад сэтгэлээсээ ингээд одоо дагадуулаад байж байгаа. Сэтгэл үнэхээр баярлалаа. Би өчтөр уйсан. Үнэхээр гоё санагдаж байна. Тэгээд энэ ахиу сайхан тоглолт маань одоо бас ингээд тойрон тоглох одоо юм төсөв хийж байна. Бүтэх болтугай ямар саад харшихуугаар одоо ингээд бидний тоглолт ингээд хөрсөн газар болгонд хүн ордын алсыг баясгаж ивэл одоо болно л гэж бодож байна. Өвөр Монголд та нар таван ошхох хүсэл тавиад байна. Одоо тэрийг бол бас зөндөө ажил орно штэ. Тэрийг одоо чавхлан маань бас яаж зохицуулж байна уу, яаж ярьж байна уу гэдг нь бол одоо бас бид нар дараагаар ярина. Тэгэд очихыг бол мэдээж л урьж байгаа шүү дээ. Иймэрхүү сайхан урилгын наадам хаа явсан газараа хүний хүрээлэл олно гэдэгт итгэж байна. Энэ гоё тоглолтын манай бурят ард түмэн заатгүй харах үсгүй ятай гэж би бахвадны юбгвол танеш донуудын манай бурядууд олон зонхоо мэтгэлдэ ижин чанхансай гэдэг хилээд тэр одомэд олдог донууд гэдэг олонд мэдээж хинд олдог гэж мэдээж үгүй ха энэ самандын жавхлан тэр доин анхода зохиохон доолхон тийм байж байх л да. Бурят зоны дуу дангийн гэж дуу байна. Өнөөдөр энэ хүрэлцэн ирсэн бүх эмэгтэйчүүд бүх сайхан гжийн натаа та бүхэнд энэ хорвоогийн хамгийн дэндүү сайхан бүгдийг хүсэн өрөөж мэдчилье.
баярда хараад хоргон хязие хараад юудем хужарда охн хатад ингина оё шожонрэнхэ юрин нарусан гишне Та нар чигдээ мөнөөдөр өдөр юмнаар тогтоогүй болно. Одоохон. Өдрөө бол тогтоогүй. Одоо бид нар бас олон ах дүүстэйгээ уулзаж хизээ ирвэл хамгийн сайхан байх уу цаг агаар. Тэгээ дээрэс нь одоо хизээ үед нь энэ ахын дүүс маань завтай байх уу? Хідэн цаг тоглох уу? Хөгжим одоо гэрэл техник ямар байх вэ? Тоног төхөөрөмж ямар байх вэ? Тэгвэл ажилтны их байна. Тэрний хозоолон бүтээх хөөрөлдөх. Тий, одоо тоглолт маань бас одоо ингээд билеттэй байх уу? Эсвэл үгүй байх уу? Ингээд маш олон учир байна. Энэ учраа л одоо бүгдийн сайхан ярьж л тогтохоор л одоо бид нэр хүрээд ирлээ. Чихдээ би ойлгож байна. Энэ хамаг Монголгийн тоглолт ганцхан манай бурят биш тувада халимактава убур Монголдгээд болох байх тийм үү? Тий. Энэ хоо могой жилдээ. Тий, могой жилдээ одоо тоглодож дуусна. Хамгийн их ойрхон одоо 5-600 км байна. Тийм. Тий, тэгээд одоо би халимгуур явхад бас их онгоцоор удна гэсэн ийм. Тэгээд хамгийн ойрхоноор нь бас энэ бурят хамгийн их сэтгэл зүрх булгалж хамгийн их одоо халуун дотн байдгаар нь энэ сайхан ах дүүсийг хамгийн түрүүнд одоо зориод ирж байгаа маань энэ тоглолтод жавхлан бурят дуудуулхан байна. Дангинэгэд мэдээж Владимир Пантаева дуудуулхан байна. Юм хэрэгтэй ямар дуудуулмаар байна гэж хэлж байхад би хэлмээр байна. Бурят өшөөнөг 2-3 дуу нэмжээ. Сэжил дууднэ. Хэнгэл байгаа. Тийм үү Чингис? Тийм ээ. Тий. Чингис сонгоод өгөө. Тий, би одоо бас ирсэн зорилго маань сайхан дуу сураад тэнд очиад бэлдэх. Тэгээ бэлдээд буцаад сайхан одоо дуулж өгөх. Дангина дууныхаа одоо клипийг энэ бурядад бид нар бас ингэж авах тийм зорилгоор бас. Мөнөөгөө энэ 3 өдөрсөө. Энэ 3 өдөртөө бид нар багтаагаад сайхан одоо олон сайхан одоо эмэгтэйчүүдийг олон сайхан ээжүүдийг оруулаад ингээд сайхан тэр дууны клипийг хийхээр тэгж бас зорж ирсэн. Ажил их байна. Манай шадварыг жанна би. Нэгэд л 90-ад хөдөө хоногсоо клипийн зураг аваад л тэгээд тэрнээ гаргахад баа ядах юм өнөөдөр клип зургийн ухад их бэлтгэл юм хийнэ. Тийм зөндөө олон бэлтгэл их юм хэрэггүй байна гэж байлаа. Жавхлан болбол тэр яадаг штэ тэр юрийн аргаар гэж хэлгийда тэр ижин шанхан сэж гэт хэлгийда тоглох дуртай ижинэр хуу суглараад л тэр сайгаараа өргөөд л тийм клипүүд гэхтээ тийм хүнд биш тэгдэ хүнээ сэтгэл зүрх хөдөлгөмөө та клипүүдтэй байдаг та. Тэр хамаг Монголны баг тийм клип болоо. Тэр бүхэн юмын та өөрөө хозохиона ха. Тий. Ер нь энгийн юм агуу юм бүр их энгийн байдаг гэж Монгол үг байна. Тийм аа. Тий. Ингээл нэг баахан юм ингээл санаа зовоод энд нь ингэж гоё харагдъя, тэнд нь ингэ хүн байгаагаараа сэтгэлээрээ ингээ байхад болчихно гэдэг. Тийм би Монгол бас нэг тийм үзэлтэй. Монгол хүнээ. Тийм Монгол хүнээ зүгээр л энгийн тийм үзэлтэй. Хэр их таалагдах гэж оролдож хэр их юмд ингээд л би ингэчүүл болох уу тэгчүүл болох уу гэд ингэж тех тусмаа тэр хүнд одоо хөрхтэй их муу байдаг юм шиг надад санагддаг. Одоо нэг талаасаа хэлбэр одоо таалагдах гэдэл одоо ингээл гоё харагдах гэдэл тийм ээ.
Тэгэхээр тийм биш тийм сайхан энгийн одоо байдагтал байхыг л бас чухалчилдаг л ийм л дээ. Тийм болохоор одоо энэ Дангина дууны клип ч гэсэн хамаг Монголын клип ч гэсэн зүгээр бид нар сайхан яваад л сайхан галаа бадраагаад л тэгээд л биндээ нэлдээл Монголын хамгийн инээлдэл хамгийн алдарт уяачийн гэрт очиод 5 азраг барьж имэйлээд л гараад л урагшаа тэр сайхан ууланд гараад л дуулаад л тэгэл ороод ирсэн. Тэрнийгээ сайхан эвлүүлээд гаргахад тийм танд сүх хөдөлдөг тийм хэн юм байна. Нүхд гэхөө техник оператор тэр өөрийн сүх хөдөлдөг тазануудтай болонха байна. Тийм ээ. Тэгээд энэ галбадрах гэн утхын куржуктэй. Миний ялхад энэ Улаанбаатарт хамаг Монгол гэн тоглолтын галбадрах тавгинэ. Тикэдэ бүхий 21 Монголын аймагуудаар бахатыр ажил галбадрах тавал нэг улаан утгийрээд бахатыр хамаг Монголын бахадрах нэг Монголын. Энэ маань концертын дотор орж байгаа одоо концертын маань хөтөлбөр дотор орж байгаа тийм зүйл байгаа. Энэ маань бол өвгдээдсийн маань ёс заншил. Өвгдээдс маань хэдэн зуун жилийн өмнө ийм бөмбөр гэрч дотор байхдаа тэн дотор тулга тулаад гал бадраадаг байсан. Гал бадарч байгаа гэр ямар сайхан дулаахан. Хүний гал бадарсан сэтгэл ямар сайхан хайр төрүүлдэг. Монголчууд ярьдаг. Хүү төрүүл гал залгах хүүтэй боллоо гэж ярьдаг. Охин төрүүл гал манах охин төрлөө гэж ярьдаг. Дуулхан дуушд нэг гал бадрахдан юм болно. Тэ. Сэтгэлийн галаа одоо бүгдээрээ ил болгоё. Тэр өвгдээцийнхээ заншлыг одоо энэ Монгол соёлоо бас одоо нэгэндээ бас мэдүүлж одоо энийгээ ингэж бадраая гэсэн ийм зорилготой залуу хос уулзаад нэгэнтэйгээ ярьдаг. Монгол залуучууд ер нь Монгол хүн болгон ярьдаг. Гал халуун хайраараа учирлаа гэж. Түүнээс усан мөсөн хайраараа учирлаа гэдэг. Тэгэхээр энэ тоглолт маань гой сайхан хайрын тоглолт болоосоо. Тэр өдөр галмаач сайхан бадарч тэр гой хайраар бадраасан. Бүх хүн сайхан хайраараа дуугаа дуулаасаа гэдэг л ийм утгаар л одоо тэр гал бадрах гэдэг зүйл маань орж байгаа. Тэр тоглолтын дотор маань орж байгаа тийм зүйл байгаамаа. Энэ зүгээр л одоо өвгдээцийн маань ёс заншил юм байгаамаа. Орогсож дэлхийг номхруулсан баатрууд мохшгүй домог ясанд минь шархрам байхаа мог тэнгэрийн чингүн байдгийг зарлиг болгооч магнаг ертөнцөөрний Монгол гэж Тэнэрэ шишинэ хижбэхэн тоглолтын бүхий юм тэр бишэтэй байна гэж тэр сасхан шагай мэт бүтерх саг нэг байвш атхан гаршинге хобол толын нэг дүүх саг ервэгхэн тийм нэг утхатайгаар гэж тийм өөрийн зорилго тавин хатим тоглолт нөнгөрхөн байна тэгдэ нэрэ шиш галбадракт хада тэрнэ аргуугүй их утхатай ганц хайрын биш тэр бүхий сэтгэл зүрхнээ соёлээ гэдэл тэр ол юм нэгдэн энийгээ дагаад одоо дэлхий дээр нар байхгүй бол бид нар үргэлж шүн байгаад бид энэ амьдрал явахгүй. Монгол хүний сэтгэлд гал байхгүй бол Монгол хүн энэ галаа бадраахгүй бол бид нь даарна хүүтэн байна. Бид нар халуун цустай. Тийм болохоор 13 дугаар зуунд Монгол өвгдээдс маань энэ галыг бадрааж иж бид нь одоо дэлхий бүр тэр чигээрээ эвцэлдсэн байдаг. Орондоо орчих зайгүй орчилд нь тэмцэлдэж байсан дэлхийг энэ сайхан ариун галаа бадрааж буцаагаад эвэнд нь Монголын өвгдээдс маань оруулсан байдаг. Тэгэхээр одоо
энэ 13 онд энэс өсвөлээд энэ 100-д бид бүхэн тэр сайхан хайрын галыг бадрааж дахиж энэ дэлхийд Монгол энэ сайхан Чингисийн үр удам гэдгээ бас харуулах тэр цаг эцэг дээдсийн гэрээсэнд чиг бичээстэй байна. Одоо бидний амьдралд чиг бас тэр цаг нь ирсэн байна. Тийм учраас одоо энэ 2000 он гарснаар одоо дэлхий дээр одоо Азийн 100 гэж байгаа. Азийн 100 эхэллээ гэж. Тэгэхээр Азийн 100-да юу юм гэхээр одоо энэ Монголын ёс заншлын цаг, нүүдэлчний цаг. Одоо манай дэлхий дээр ирнэ гэж. Одоо эко дэлхийгээ хайрлая. Одоо гол усаа бохирдуулж болохгүй, хог хайж болохгүй гэд дэлхийгээрээ нэг ярьж байна. Гэтэл эзэн Чингисийн тэр цааз бичигт ус бохирлсон хүнийг цаазаар авна гэж. Тэгэхээр энэ эко хамгийн сайн амьдрал, хамгийн эрүүл амьдрал, хамгийн аз жаргалтай амьдрал бол нүүдэлчний соёл буюу бидний өвөг дээдсийн амьдрал байсан. Тийм учраас одоо энэ лүү дэлхий хошуурч байна. Хошуурах тусам Монгол соёл, Монгол энэ өвгдийн үлдээж өгсөн энэ бүх юм дээшээ ингэж одоо бадрах учиртай. Тийм учраас Монголд цацрын шагаа мэт бутарсан цаг хэдий байвчиг атгсан гар мэт одоо өөрийнхөө нүүдэл соёл, өөрийнхөө сэтгэлийн галыг бадраах цаг нь иржээ, нэгдэх цаг нь иржээ гэсэн энэ утга бол яригдж байгаа зүйл маань энтэй холбоотой юм аа. Ой, хэнда бидэн нэрээс шишиж хүндэлж байха өвгдээд шүүлтэйб бахархмар тийм хайхан их соёлтэй тэгээд өөрөнгөө гараар бүтээх тийм хайхан ирээдүй манел гарт байна л да. Хаан төгтэй Монгол шууд. Тэгээд та хоёрыг хийж байхын бүхий ажил хэрэг бүтстэйвэг хамаг Монгол гэн тоглолт хайхнаар өнгөрөг хот хөдөөгээ бүхий нэманэ угэ усарда ага гişгэл йылда өргөн дэлстэйгэр тэр реклама гэшээ хэн Чингис явуулах хэрэгтэй бүхий зонхоо ирж харж үзэж таван улсын Монгол шуудыя хараг магадгүй гэнт Шинжаан гэдэг зонууд ба нэмжиш магадгүй зум болох болгоон намар Хазар Монгол гэж байна бас. Тийм. Тэгээд Алтан хязгаарын Монгол гэж бас зөндөө хүмүүс бидэнтэй холбогдсон шүү. Одоо тий холбогдсон. Аха. Эзэн Чингисийн Монгол нэгдэн нууцлаа. Ушох юм хэлмээр байна гонэмж манай бурядар түмэнд ямар сэтгэлийн уга. За хайрын дулаан сайхан сэтгэлэн өвөрлөөд одоо бид бүхэн одоо ах дүүс дээрээ ингээд ирлээ. Сайхан дуугаан хурдан сайхан өрн дулаан хаврын сайхан зуны сайхан цагт би өдөр товлоод ирж ах дүүстэй хурдан дуулж өгөхийг хүсэж байна. Мөн энийг зохион байгуулахад одоо энэ дэлгэцийг үзэж байгаа, энэ танаа телевизийг үзэж байгаа одоо ах дүүс маань бас энд хүчин оролцож бүгдээрээ хамтдаа бас энэ зүйлийг зохион байгуулахыг би бас уриалж байна. За мөн Чингис найз найзтай маань одоо бид нар 2-3 хоноод яваад өгнө. Энэ арталд энэ ажлыг маань энэ Чингис найз маань авч үлднэ. Тийм болохоор Чингис найзтай маань хамтраад уулзаад яриад ингээд одоо та бүхэн маань энэ зүйлийг бас зохион байгуулахад маань бас одоо туслаарай гэж би бас та бүхнээсээ хичээнгүйлэн хүсэж байна. За чиглэл энэ хахан нэвтрүүлэгт орохдоо би их баяртай энэ нэвтрүүлэг манай олон хүнд
хүнээс ичгэлдэх хөрөө гэл би их аннави их өдөрний хүснэви чигээд жавхлан найстаа ирэндэн ба халуун баярыг хөргөөдлөө жанагш танда өнөөдөр хөнөө болох халуун баярыг хөргөн би өрөнгөө хайн ханаагаар Улаанбаатар шиг концерт хараад л бүх өдрөө хонин гоё юм шөмжилж аваад энийгэд хүн ард түмэндээ хөргөж байнднаа танай нэвтрүүлгийн бүхий бүлгэмд Facebook-에 хэнтермнэ. Facebook-оор хараад Улаанбаатарт уул завдчих. Халуун баярыг хөргөнөе. Тэгээд л бахал хүндэтэй үзэгчтэй ахад дүүнэр гişнэртэй ах гişнэртэй энэ гоё хамаг Монгол гэн энэ биднэрээ залуу дуушид хөвд хжуайн ажлын дэмжит рүү танаа уриалнави тэгээд л зунаа хайхан сагта хур борон орошаан яхавта хал хилашаан яхавта манай байгаали бурханал гүхэн байгаали тэгээд л хамт олороо уулзажа энэ баясгална боён хшиг хуваалдя хамаг монгол шуудэ гал мандан батрах болтогоо Хураа. Дууша хатарша ухиудэ дунд тон эрхимүүдийн нэрүүлдэг гэгэн алсэ одод гэж мөрөөсөн дөрөвдүхий жилээ Монгол оронд ТВ Юхо гэж телеканал урагштай биелүүлж байна. Харин энэ жилээ эхэлж Мир Бурятия телеканалтай хамтараад Улаан-Удэ хотод Бурят Республикийн хотод хөдөө газар ташуудаг том бүлэгтэй ухиудэ дунд гэгэн алсэ одод Звезды светлого будущего гэж мөрөөсөн эмхтэгдэрж эхэлхэн. Энэ мөрөөсөнд Юхотэйхэн хөвүүд басгадаа эхлээд 14 хүртэр наатай дуудуулхагу але хатарж наадах дуртай бүлэгтэн хаваадах эрхтэй. Мөрөөсөний нэгдүхий шат Буряды гүрнэ филармонийн байшинсо апрелийн 21-нд өглөөний 10 цагт эхэлхэ. Хоёр дахь шатад орхон бүлэгтэн Майн 12-т Хусан Амсраева нэрмжит Бурят драмын театры ордонд уулзах байна. Финалын Майн 14-нд опера болон балет театры ордон соболха. Гэх зур Монгол орнемны бүлэгтэй хүүгд Улаанбаатар хотод эгэл ийм мөрөөсөнд үрдилдэж хаваадж байна гэж. Тийхдэ Бурят Республикад төрүүлхэн хүүгд Монгол оршиж эгэл тэд хөвүүдэр басгадар тулуулдаж алтын медаль авах дүүрэн аргатай байна гэж дуулганапти.
Ури хүүгдэ үргэж өндөр наатай болжа сэсэг ногоон дайдада сэжхэн дуулж явагтэ. Бурят доненга аялга баяртай золтой ходдоо хүн зоненго дунда хүхүүтэй дуулж явагтэ. Инхэ тайван бурятня уулзатра баяртай.